За өнөөдөр 2026 оны 7 сарын 2-ны өдөр Төв аймаг Эрдэнэ Санцан буян төв компани Улаанбуудан Канюк сортын илий төрийн талбай дээр ирсэн байна. За үрийн норм 3 сая 800, тарихын өмнө яг энэ хэсэгт бол 80 кг амяасны селитр үртэй хамт 50 кг 15 хийсэн байгаа. За үрээр утгал шавжи эсрэг, өвчний эсрэг, итгэвчүүлэгтгээд манай компани өөрийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хэрэгэлсэн байгаа. За одоогийн байдлаар бол ийм шатанда явж байна. За та бүхэн бутлаад голготгаад явж байна. За ерөнхийдөө бутлалт бол нэг 2-оос 3 дундаж бол бид нэг 2 болов гэж дунджийг гаргасан. За соёолт бол 92% байгаа. За энэ маань юу гэж хэлж яах вэ гэхээр одоо энэ идэж хоолн тэнцсэн одоо энэ тав харж байгаа энэ навчны өнгө өргөн хайднар бол ер нь идэж тижэл тогтсон. За бид нар ботлтын үед энийг бол нэлээ агроминерал зерновые 2 литр, тэгээд лигногумат идэвхжүүлэгчтэй хийж одоо хог ургамлын эсрэг арга хэмжээ авсан. Хог ургамал бол үндсэндээ байхгүй дууссан. За энд бид нар рефери 0.2 литр, грампри 12 грамм за хийсэн байгаа. Үйтэн байгааг учраас үйтний юм бид нар бол энэ жил хэрэгэлсэнгүй. За ийм байдалтай байна одоогийн байдлаар. Одоо энэ бол энэ жил 1-р продукцийн үр болно. Хэрвээ сонирхсон хүн байвал бас манай компанид холбогдож үр захиалж авч болно. За та бүхэнд намар эдэн центраас тухайга мэдээлэл оруулнаа.